Даруй сумын Дэлгэр багийн нутаг 2 худагийн газар хаварж иж байгаа малчин баяр сайхны гэр бүл мал аж ахуйн салбарт олон жилийн хөдөлмөр зүтгэлээ аймаг орон нутагт үнэлүүлж аймгийн авраг малчин боллоо. Баяр сайхан удам дамжсан малчин бага наснаасаа эхлэн аав ээжээ даган мал маллаж малч ухаанд нь суралцсан байна. Аймгийн авраг малчин баяр сайхан уран чимэг нар 2009 онд 300-га толгой малтай өрх тусгаарлаж байсан бол өдгөө мал сүргээ 5 төрөл дээр нь 1300 гаруй толгойд хүргэж буурлуудынхаа буян хишгийг арвижуулж явна. Эднийх энэ хавар 450 гаруй төлөв авч мал сүргээ өсгөжээ. Тэрбээр байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалахын тулд хонин сүргийг түлхүү өсгөдөг байна. Ингэхдээ ашиг шим өндөртэй Сутаа өмгийн хоноор сүргийн бүтцээ сайжруулдаг гэлээ. Малчин болж мал маллна гэдэг их сайхан. Нутаг усныхаа эзэн нь болж өргөн удам тал нутагтаа Эрдэнэт мал сүргээ 5 төрөл дээр нь өсгөж ашиг шимийг нь хүртээд явж байгаадаа баяртай байна. Малчин хүний цаг наргүй их ажлын жаргал нь хаврын улиралд төлмөлөө авч шинэхэн төлөө хараад баярлан багтах нь жаргал байдаг юмдаа хэмээн малынхаа ашиг шимийг хүртэж яваа залуу аваргууд ярьж байлаа. Манай Монгол улсын хөдөлмөрийн баатар малчин хүн. Манай өөрөө аймгийн авраг адуучин нэглээд олон жил малсан аймгийн алдарт уялж алтуунаг нээсэн болж явсан хүн байдаг. Хайртан дагсан малчин. 95-аас л мал малсан да. Энэ сургуулиуд явуулгүй засгийн гартаар мал маллал энэ малчин болсон. Гэхдээ мал малж байгаа сайхан л байна. Тангөөнө травар болчиход яах баяртай сайхан л байна тий. Мэдээж амжилттай ахиулах бас зорилго бас байгаа. Та тэгэл залуу хүний хувьд зорилготой л мал тэнгэр мал малж байгаа ч гэсэн зорилготой л байна да. Малаа ер нь яаж чанаржуулж чинь чанарт нь ер нь яаж анхаарч байна? Гэхдээ чанарт нь тэгэл 95 арлаг юугаар нь тэгэл үржил юугаа саахсаны малаар яаж байгаа та хэрнэ. Стамгийн хойно голдуу малыг малдаг та. Тавааш малыг 5 төрөлтөөр нь л өсөж байгаа. Малчин хүн гэдэг чинь тэгэл малаа маллаад явна. Хавар гэдэг чинь хамгийн сайхан үлрэл. Бидний хувьд бол тэгээ төл малаа авна. Тэгээ манайхын жил 450-60 төл авсан. Бог гэсэн үг шүү дээ. Одоо тэгээд бод бол арай л төллөөгүй байна. Тэгээ ер нь амьдрал гэх юм бол тэгэл мал маллаа явахд бол их л сайхан гэж бодож байна. Жилдээ хэдий хэмжээний сүү цагаан идэг их үү? Малынхаа ашиг шим ноос ноолоор сүү цагаан идэ арьс ширийг ер нь яаж зарцуулж байна? Ер нь бол тэгэл хавраас хавуулаад намар хүртэл сүү цагаан идэгээ хийн. Тэгээд өөрийнхөө хэрэглээнээс илүү гарснаа яг борлуулна, амтаах дүүс нэртээ өгнө. Тэгээд ноос ноолороо бол жилдээ тэгэл юу хэрэгцээгээ хангаал болгоно шүү дээ. Аймгийн авраг малчин баяр сайхных Говьалтай аймгийн Хөхмөрт сумын нутагт хил залгаа нутаглаж отор нүдлэхийн мал сүргээ адуулдаг байна. Мал сүргээ өөрөө гардаж малалдаг бөгөөд хаврын их ажил мал төлөх ямаа самналтын үеэр тодорхой хэмжээнд түр ажлын байр гаргадаг гэж байсан юм а.